За өглөөний онохоо бүгдээрээ сайхан уснаа. За би одоо ажилдаа явж байна. Өчтөр мэдээж шинэ ажилд ажиллана гэхэл шинэ ажил төр цагийн ажил хийсэн арбайт гэж нэрлэдэг. За тэр ажил би үнэхээр сайн байсан юм билүү дээ. Тэр намайг ахиж ажлах санал тавьсан. Тэгээ бүр өчтөр намайг хүргэж өгсөн. Тэгээ би над дээр бас Монгол хүмүүс ийм хүү ажилдаг, ийм хандлагатай гэсэн үүднээс үнэхээр хичээж ажилласан чинь намайг бүр ядарнаа амраа тэгээ бүр ингээд аюух санаа тавьж ирсэн. Тэгэхээр миний хийх зүйл бол ер нь эхний ажил дээр өөрийгөө харуулчихад цаашдаа ер нь солонгос хүмүүс яг тэрнгээр дүгндэг. Тэгээд өчтөр нийтдээ би 16 хүнд ингээд юу ажил олж бүгдийг одоо мөнгөжүүлсээ. Тэгээд бүгдээрээ 400 гаруй мянган багт болсон. Хоёр хүний мөнгөний өнөөдөр олж өгнөө. Тэгээд бүгдээрээ хамтдаа нэг ажил хийгээд манайх өстө бут авсаа. Одоо тэгээ өөр ажлыг санал тэр орж ирээгүй байна. Тэгээд боломж өргөлж байдаг тий. Одоо чинь юу яаж байна? Одоо чинь би бол одоо энэ ч онд байдаг тий. Тэгтээ ингээд сөүл баскетбол ингээд одоо жоохон зайтай газар ч гэсэн ингээд өөрийгөө одоо ерөөсөө тэгж хэдэн зайтай нэгсэн боддог бол бүх ажил руу очиж ингэж аль болох ажиллахыг зорддог. Тэгээ хаана боломжтой тэнцээ очиод яагаад гэвэл метро хаашаа хүртэл явахыг явж чадчихээн үү, би цагтаа амжиж чадчихээн үү гэсэн зарчмаар хол хэлэхгүй ингээд очиод ажилдаг. Тэгээд хэрмэнц үр дүнд хүрдэг. За бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд хатуусандаа цолаа.